Улсын хурлын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох засгийн газрын журамд өөрчлөлт оруулжээ. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан. Тэгээс 18 хүртэлх бүх хүүхдэд олох оруулсан. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх нь үүссэн бөгөөд цагаан сараас буюу сар шинийн баяраас өмнө 1-2 дугаар сарын мөнгийг бүхэлдэн олох оруулжээ. Улсын хурлын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбогдуулан хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах боломж бүрдээд байгаа. Энэ хүүхдүүдэд цагаан сараас өмнө 1-2 сарын мөнгийг цагаан сараас өмнө олгохоор шийдвэрлэлээ. Харин өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй байсан иргэд судалгаанд хамрагт хүсэлтэд өгсөн сараас эхлэн хүүхдийн мөнгийг авах боломж бүрдүүлэхээр журам заасан байна. Ямар ч байсан иргэн танах өрхийн амжиргааны судалгаанд хамрагдсан бол эхний 1-2 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг бүтнээр нь сар шөнийн өмнө авах боломж бүрдэж байгаа юм а. Харин сангийн яам болоод албаныхан эрэгт 7 дугаар сараас хойш хүүхдийн мөнгийг өгөх ямар ч боломжгүй төсөв цуугаагүй мөнгө гэдгийг хэлсээр байгаа. Энэ нэг талдаа нийгэмд сонгуул өнгөрлөл бол хүүхдийн мөнгө улс төрчдөд хамаагүй гэх ойлголтыг төрүүлээд байгаа. Гэхдээ харьяа яам болон засгийн газрын зүгээс хүүхдийн мөнгийг төсвийн тодотголд оруулж бүх хүүхдэд олгох боломжийг эрэлхийлнэ гэдгээ мэдгцээр байгаа лээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.